Хэлсэн ёсороо бүгдээр яг эхнээс нь явцгаая хамгийн ихэнд бол натуралтаа. За ер нь натуралтаа гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр юмыг тоолж болдог тоо. За юмыг тоолж болдог. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо яг амьдрал дээр ашиглагддаг тоонод гэсэн үг. Та дэлгүүр ороод одоо чинь те шинийг талах авъя, хоёр талах авъя гэж ярихаас биш хасныг талах авъя, эсвэл тэг талах авъя гэж ярихгүй шүү дээ. Хэрвээ байхгүй гэдэг тухай ойлголтыг ирвэл бид нэр зөв байхгүй байна л гэж хэлдэг юм. Яг шууд ингэж ойлгож байна. Эсвэл 0.5 талах авъя, те 3.2 пицца авъя гэж юусэн ярихгүй шүү дээ. Яг бодит амьдрал дээр хэрэглэгддэг эдгээр тоонуудыг хэлж байгаа. За жишээ нь те 1, 2, 3. За гэх мэт лээшэл хязгааргүй шүү дээ. За 1000 гэдэг ч юм. За 1000 хонтой гэж ярьж болно те. За тэгэхээр эдгээр тоонуудыг л ерөөсөө натуралтаа гэж нэрлэдэг байгаа. Бүгдээр энэ натурал тоонууд дээр одоо дөрвөн үйлдэлийг хийж сурцгаая. За эхлээд нэмэх хасах, дараа нь үржих хуваагаар нэгээд хоёр салгач заяа. За нэмж хасах үйлдэл дээр бол ерөөсөө л амархан штэ. За одоо жишээ нь за 2 дээр нэмэх нь 5 ч юм уу. Энийг бол бид нар шууд харчиж болно. За энэ дээр илүү туршилж харуул сайн байдаг. 2 зүйл байла. Нэмэх нь за 5 зүйл бай. За юм шүү 6-аар ярьчих заяа. За ингээд яах ёстой юм бэ гэхээр ер нь бол нийлбэр гэдэг нь энэ хоёр маань нийлж байгаа л гэсэн. Ингээ нэг багц болчихж байна гэсэн. За инхээр чин тоолох юм бол энд 1 2 үргэлжлүүлээ явах ёстой 3 4 нийлц учраас 5 6 7. Оо ингээл 7 юм биш үү? Тэгэхээр ер нь бол яг ингэж харах ёстой шүү. За харин хасах үйлдэл нь юу болоод байгаа юм бэ гэхээр за 6-аас хасах нь одоо жишээ нь за 4. За энэ зүгт. За энэ дээр юу яригдж байгаа юм бэ гэхээр за 6 бид нар гурвалжин байсан гэж бод. 1 2 3 4 5 6 бүгдээ тоолоос урцсан бол энийг л ойлгож байгаа бах. За энэ дээрээс яах юм бэ гэхээр шүү дээ. Би 2-ыг ингээд биш 2-ыг 4-ийг ингээд таслаад авчих гэсэн. Ингээд 4-ийг аваад. За энийг ингээд нэг хүнд өгч идөө гэдэг ш. Тэгвэл одоо энд хэд үлдчихин гэдгийг л ярих. Үлдсэн зүйлс нь 1 2 шиг үлдчихлээ те. Тэгэхээр 6-аас 4-ийг хасна гэдэг маань ерөөсөө л 2 юм байна гэдгийг л бүгдээ ойлгож байна. За нэмж болон хасах үйлдэл бол ерөөсөө л энэ гэсэн. Нэмэх гэдэг нь нэгтгэх, харин хасах гэдэг нь салгах гэж ойлгож болно шүү. За. Тэгэхээр энэ дээр бид нэр заавал тийм амир тоо гэхээр л нэг өөр юм шиг юм ойлгож болохгүй бид эдийн амьдрал дээр юм одоо тийм дүрсүүд ч юм уу те. За ямар нэгэн зүйлүүд байна. Одоо жишээ нь та хэдэд хамгийн их хүүхдүүд маань хамгийн хэрэгэлдэг чинь за лабубу байл гэж бодъё л да. Чамд 6 лабубу юм тоглоом байх юм бол чи 4-ийн найздаа өгчвөл 2 үлдэнэ гэдэг ч юм уу. За тэгж болно гэсэн үг. За гэхдээ хамаагүй мэрчлээ. За харин үржих хуваах үйлдэлийг одоо яадаг вэ гэдэг юм гэсэн жаахан доошлуулж байгаа ярьдаг. За нэмж хасвал ерөөсөө л энэ шүү. За тэгээд тоон хэсэгт сум арай жоохон төвөгтэй болно л гэсэн үг. Гэхдээ 10-ын дотор бид нэр тоолж байгаа учраас өөр бас гоё аргууд байх. Тэрийг дараа нь ярь. За одоо жишээ нь 2-ыг үржих нь 3. Энэ хэд вэ? За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр шүү дээ. Яг 2 гэдэг юмнаас бид нар 3 багцыг авчиж яана гэсэн үг. За бүгдээрээ дүрсүүдийн энэ зорч. За 2 бөөрөнхий дүрс байсан гинэ. 2 бөөрөнхий. За энэ талаар энд ирж байгаа шүү. Тэгснээ энийг одоо 3 ийм багцыг гаргаад. За бүгдээрээ энэ 2-ыг нийлүүлээд нэг юм багц болгочих гэж бод. За нэг юм багц юм дотроо 2. За нэг юм багц уудын дотор 2 чихэртэй нэг юм чихэр байна гэж бодъё заяа. Энээсээ ихад 3 байх хэвээр. За бид нар танх гээ нэг байна те. Одоо ингээ нийлээд 2 дахь нь одоо ингээд 3 дахь нь гэсэн үг. За одоо тэгвэл эн чинь 2-ыг үржих 3 гэдэг үйлдэл маань энэ юм байна. Одоо бүгдээрээ нийт хэдэн юм бөөрөнхий чихэр байгааг тоол. Энд 1 2 3 4 5 6. Үржүүлэх үйлдэл ерөөсөө л энэ юм байна шүү дээ. Яг юм багцаар нь яг юм 3 ширхэг одоо 3 үржүүлж учраас 3 ширхэг болсон гэсэн үг. Тэгэхээр энэний хариу чинь 6 болж байгаа юм байна л гэсэн үг. За харин одоо хуваах үйлдэлийг харъя. За бүгдээрээ ингэж авцгаая. 8-ыг хуваах нь 4. За энд юу ярьж байгаа юм бэ гэхээр одоо болохоор бид нарт анханасаа ийм 8 ширхэг юм байна гэсэн үг. За 8-ын дөрвөлж байна гэж хараа бүгдээрээ ер нь дөрсүүдээр төлөөлүүлчих. За ингээд 4 5 6 7 8. За 8 зүйлээ одоо бүгдээрээ 4-4-өөр нь багцлах хэрэгтэй гэсэн. Одоо 4-т хувааж байгаа учраас. За тэгвэл эн чинь ингээд 2 3 4-өөр нэг юм багц болгочих. Дахиад нэг үлдснэ нэг багц болгочих гэсэн. Тэгэхээр чинь хэдэн багц болж байна? Тоолоод үзвэл 1 2 багц болж байна те. Тэгэхээр 8-ыг 4 тугаар 2 гардаг л гэсэн. За харин зарим нь хуваагдахгүй тоонод байдэн шүү дээ. За багш нь тэр талаар тайлбарлая. За одоо чинь бүгд 9 юмыг 4 хуваах гэж үтсэн гэж бод. Яг саяныхаа жишээн дээр бүгдээрээ харъя. За 9-ыг 4 тоовол юу гэсэн үг юм бэ гэхээр 9 юм багц болцсон гэсэн. 9 багц бол биш 9 ийм дөрвөлжин дүрс байгаа. Тэрийг 4 хэсэгт хуваах гэдэг гэсэн. За эхний дөрөв явлаа, хоёр дахь дөрөв явлаа. Тэгэхэд нэг үлдчихлээ те. Эн чи яг 4 ширхэг багц үүсгэж бол чадахгүй байна. Тэгээ нэг юм үлдчихлээ. Тэгэхээр энийг юу гэдэг юм бэ гэхээр
хоёр ямар ч юм багц үүсэх юм байна. Тэгээд үлдэгдэл нь нэг гарч байгаа юм байна гэж ерөөдөө бас хэлдэг шүү. За эхэндээ бол энийг хуваагдах боломжгүй гэж шууд хэлчихэж байгаа. Бүхлээр хуваагддгүй тоо гэдээ хэлчихэж байгаа. Тэгэхээр 9-4 дугаар юм байна. За дараа нь үлдэгдлийн талаар илүү сайн ярилцгаая. За тэгэхээр нэмж хас хурж хуваах үйлдэлээр ердөөсөө ийм хөнгөн байж болж байна. Тэгээд таад маань өөр асуулт авах юм бол комент дээр үлдээгээрэй. За тэгээд дараагийн хичээлээр уулзцгаая.